Тэртэгийн Сайн Ноёнхан аймгийн Сайн Ноён ханы хошуу, өнөөгийн нэрийдлэр Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын Баг модны ам химэх газар малчин ард Жанчвинд 1937 онд нэгэн охин мэндэлсэн нь Адия байлаа. 1945-аас 1950 онд сумын баг сургууль дүүргэн, 1950-аас 1954 онд эцэг эхийн хамт буянтмал сүргээ адгуулан малж байжээ. 1954-өөс 1956 онд Улаанбаатарын ажилчин залуучуудын ээлжийн оройн 2 дугаар сургуулийг дүүргэж, 1956-аас 1960 онуудад Сүхбаатарын нэрмжит улсын хэвлэлийн комбинатад үсэг өргөгчөөр ажиллаж байгаа. Өвсгөл аймгийн Аршаант сумын уугуул Самдангийн Лувсан дорчтой гэр бүл болж 12 хүүхдийн аав ээж болцгоосон билээ. 1961 онд Атрын анх дугаар аян байгуулагдсан Төв аймгийн Угтаал цайдам сумын Угтаал сангийн аж ахуйд гэр бүлийн хамт эвлэлийн илгээлт өвөрлөн ирж атарчдын анхны шанг татсан үе өдгөө түүх болон үлджээ. Ухамсарт амьдрал халуун залуунасаа хүний төлөө, эх орныхон төлөө зориулсан Ахмад буурал өнөөдөр хийж бүтээснээ тайлагнаж, хүн ардынхаа дунд хүндлэгдэн насны буйнаа эдлэн сууна. Онгон зэрлэг талд залуусын дуу цуурайтаж, авраг камбан үргэлэн ажил бүтээл өрнөж, асгах борон тусал адил үр тариа боловсрон хөндөй талд бүтээн байгуулалт өрнөж байсан тэр л он жилүүд Монгол түмний бахархал болон үлдсэн. Тийм л он жилүүдийн түүхэн шаргал хуудсанд Адия түүний халамж танагсан Лувсан доржийн хөдөлмөр бүтээл хүн чанар шингэн үлдсэн. Мартах учиргүй, мартах эрхгүй тэр л он цаг хугацааг тэд бүтээсэн билээ. Тэгэхээр би бол ээжийнхээ 4 дахь хүүн болж төрсөн. Миний аав бол 47 оны намын гишүүн хүн байсан. Тэгэхээр аав маань намын даалгавар гэдэг юмар засгийн газрын баазаас Угтаалын сангийн аж ахуйд Атрын анхны аянд томилтоор илгээлт ирээд намын илгээлт гэж хэлнэ. Тэр үед очиход ээж маань дагаж очсон байдаг. Тэгээд 3 хүүхэдтэй миний дээдлийн 2 эгч, 1 ахыг тээврээд ингээд 3 хүүхэдтэй очиж 61 оны намар очоод 62 онд одоо Атарт би төрсөн юм. Тэгэхээр би бол 4 дугаар хүн. Тэгээд Атар сайхан нэртэй 62 оны өвөл бол одоо 2.8% зоочихсон шавар бишинтэй тийм галтгоонд Угтаалын ажилчид буюу сургуулийн хүүхдийн ажилчдын атарчдын хүүхдүүдийн цайны газарт 2.8% зооцсон шавар бишин дээр хажууд нь одоо доков гэж орсоор хэлдэг. Тэгээд шарах шүүгээ хийгээд тэр одоо галтгоогоо зогчуулаад ингээд цайны газрын тонхоочоор анх ажиллаж атарчдын хол хүнсийг буюу арын фронтыг бэлдэж явсан. Ийм түүхээр эхэлсэн байд. Эмнэлэг нь байгуулагдангууд анхны тогоочоор нь очиж ингээд 77 он хүртэл үндсэндээ Угтаал цайдам сум сангийн аж ахуйн эмнэлгийн тогооч гэдэг ажлыг хийж явсан юм. 77 онд Атрын 2 дугаар аян гэдэг юм бий болж 1 дугаар дасаг гэж байсан. Цэлийн дасаг гэдэгт дахиад Атрын 2 дахь аяны илгээлт авч намын даалгавраараа манай аав тэнд одоо очиж ингээд бас ээж дагаж очиж ингээд бид нэр бол тэнд 77 он гэхэд бараг чинь 10 дахь хүүхэдэн төрчихсөн. Сүүлийн 2 нь бол Угтаалын цэлийн сангийн залуучууд сангийн аж ахуй буюу Атрын 2 дахь аянд төрсөн. 12 хүүхдийн 87 он хүртэл үндсэндээ эмнэлгийн тогооч хийж явж байхдаа ингээд тэтгэвртэй гарсан. Хэдийгээр 5 гэртээ ажиллаа ихэлсэн ч гэсэн манай эмнэлгийн үйл ажиллагаа бол маш сайхан өөдрөг зохион байгуулагдаж явж байсан. Сангийн аж ахуй хоныг саадаг байлаа. Тэр саасан хоньны сүг бол өрмийн хураагаад Аарц нь бол модон пошгоор адигаа давслаад тэр аарц бол өвчтнүүд цэцэрлэг тэр яажлын хүүхдүүдийг хооллохоос гадна ажилчид бас тэрнээс хүртдэг байлаа. Их сайхан байлаа. Тэрийг бол одоо хүртэл би дурсан санаж байдгийг. Угтаалын сангийн аж ахуйн эмнэлгийн тогооч байсан. Тэгээд Угтаалын сангийн аж ахуйд эмнэлгийн тогооч байхад нь би жоох хүүхэд байхдаа
эмнэлгийн тариа хийдэг хүн болон тэр үеийн хүүхдүүд жах эмнэлгийн мэрэгжил мэдэхгүй бид хүн тарьдаг хүн болно гэж куклээ тарьж тоглолдог тийм жоохон хүн байсан. Тэгээ Угтаалын эмнэлгийн тоогооч байж байгаа сүлд цээлийг залуучууд сангийн аж ахуй байгууллагад тоогоочоор нь очиж исэн. Тэгээд герман нүүж очиод залуучуудыг байгуулад залуучуудын бүтээн байгуулалт болж байхад Угтаал цээл хоёрын хооронд шонгийн модны нөх ухахад манай ээж тэр шонгийн модны нөх хүртэл ухалцаал тэгэл өвчтнийхээ хоолыг хийгээл завсарч өдөөгөр нь тэнд очиж нөх ухаж байгаа улсуудад бас хоол хийж өгөөл тэгээ хоолоо хийж өгчөө залгууж өөрөө нүхний шороог ин гаргаал тэгэл залуучуудтай яг л адилхан хөдөлмөрлөл ингэж явдаг байсан. 17 онд усах залуучуудын эвлэлээр агуулсан залуучууд сангийн аж ахуй эвлэлийн хороонд оргаар яв. Гэсэн томилтойгоо бүтээ 4 хүүхдтэйгээ тийш очиж исэн. Тэгээд анхсан очиход эднэрт бол байшин сав байгаагүй нэг зочид буудлын өрөөнд төр байрлаад эмнэлэг дээр очиж хооллох унталж байсан л да. Бид маш сайхан хоол хийж өгөөд хүлээж аваад яриад ярилцаад хөрөлцөөд ингээд тэгээд миний хөөг хэн гэдэм бэ гэдэг удааснахаар би ховог нэрээ хэлсэн байхгүй юу. Лусанд орж юм аа гэд тэгсэн чинь манай хөгшнийг лусанд орж идэв штэ гэдэг дээ. Тэгээд бид нэр чинь хамт ажиллаад их сайхан яриа хөөрөө болж байсан. Энэ хүн бол ёстой нөгөө өндөр ээж гэж ёстой мөний өсөө мөн хүн болгон тэр эмнэлэгт хэвтсэн. Тэгээд манай эмнэлэг чинь олон чудаа аймагтаа төрүүлж байсан, улс таанд төрүүлж байсан, нээлтч болж байсан тэр үеэр бүх хүмүүсийн хоол ундыг хийж өгдөг тэр зочин гээчингүүд ирдэг учраас тэр хүмүүсүүд үйлчилж тийм буянтай үйлийг хийж байсан. 80-аад оны ихэр чинь нөгөө захиргаалтын үе гэж ярьдаг байсан. Одоогор тэр үеэр чинь ээж ингээл тийм хоолны үзэсгэлэн болно, ийм хоолны үзэсгэлэнд орох гэж байгаа гэл ингээл өдөр шөнөгөө торт, кекс тэр үед бол тийм бүтээгдэхүүн ховор байдаг байсан ш. Нөгөө одоо нөгөө сармаа дээлт гэдэг цагаан дээлтийг тийм чихэр хүртэл хийгээл тэгэл төрөл бүрийн салаад зууш хийгээл тэр үедээ бол бас их л сони юм хийдэг байсан. Тэгээд одоо яаж энэ юмыг хаанаас яаж яадгийг бол гэл гайхдаг байсан. Тэгсэн чинь манай ээж тэр хоолны мянган жор гэдэг нэг номтой байсан. Тэгэл тэр номноос бол бүх юм хараад тэгэл ном харж байгаа л номтой харьцаад тэгэл хийдэг лөв мөлөвд чинь бүх байгууллагуудын тоогооч нар хоолны үзэсгэлэн гаргахад манай ээж төрүүлээл. Манай адигаа бол олон хүүхэдтэй нөхөр нь жолооч жингийн сайхан айл өрх байсан. Адигаа бол өөрөө ерөөсөө тийм янз бүрийн зангаар шин байхгүй төв томод хөлөвхөн ажилдаа их махруухан тэр галтгооны ажлыг бол өстой нэг хэний ч гар өрөхгүйгээр хэнээр ч хийлүүлэхгүйгээр ажиллаа хийдэг. Адигаа бол хажаас өглөө хамгийн түрүү ажил дээр нь орой хамгийн зүйл харахгүй болсон бод ажил дээр байж лээ. Адигаа юм та харих болоогүй юу гэхээр яг би нэг жах юм гүйцэн шийдсэн явна гэд тэр нэг маргаашийнхаа хоолны умдны юм тэгэл янз бүрийн вариан хийгээс өсвөл эйгүй юм гэдэг. Их олуулаа болохоор нөгөө том нь багыгаа хараад үнтсэнтэй байж идэг байсан. Тэгэл заримдаа өглөө унтж хахад явцсан. Орой унтахад ээж ирээгүй л тэгэл ирснийг мэдэхгүй бид нар яг хүүхдүүд юм чинь. Тэгэл өглөө унтж хахад явждаг. Тийм үеч л байсан. Өдөөгийн нэг малчин юм уу нэг баррикадын нэг трактор компани жолооч ихнэр төрлөө гэхтэл тэрнийг цай хоолны тэр имлэгээс дагаад сууж идэг. Төв аймгийн Цээл сумын анхны эмийн сангийн эрхлэгч адиагчдээр бол нийтдээ бол 30 гаруй жил хоёулаа хамт ажилласан. Манай адиагч бол үнэхээр одоо ажилдаараа болоод бид бүхний халамжлан хүмүүжүүлэгч амьдралдаа бол бид бүхний өндөрөөж одооныхтай адилхан юм бэлэн зэлийн юм байсан. Дандаа туслах аж ахуй юу гахаан тэжэн дахиад тэжэн тэгэл нөгөө ногоогоо тарин тэр болгоноогоо ингээл ерөөсөн тэр тоогооч ерөөсөн өөрөө ингээл хийгээл яв. Маш их хөдөлмөрч манай адиагч тэр чин далхаа өөрөө барь чин борц хий чин өөрснөө хий чин гэх мэт чин нэгээр юм хунаар юм хийдэг ногоо тэгэл бүх юмнуудаа бол тарьсан ногоо чин арчлаа тэрийг бол юм гоё болгодог. Монгол улсын 18 аймаг 3 хотоос илгээлт өөрлөн ирсэн залуучууд бол өстой нэг сул сунгасан галган гэсэн мэрэгжил мэдлэгтэй ийм сайхан залуучууд очиж ажиллаж байсан. Хөтөлтөн одоо залуу насаа тэнд өнгөрөөж исэн тэр хүмүүсүүд бол тэр адиагчийг бол танихгүй хүн байхгүй адиагчийн хоолыг хэдээгүй хүн байхгүй адиагчийн тэр сайхан төлөв даруй занг бол тэр хүмүүсүүд бол өөртөө хүлээж авсан гэж бодож байна. Биднийг жоохон бахад манай ээж тэр засгийн ажил хийхээ хажуугаар орой гэртээ ирэл биднэрт хоол хийхээр нэг хүнд нэг 2 ширхэг
хойш уурныг ногоотой шилж юм дандаа тэгж хийж өгдөг байсан. Тэрийг одоо яаж амжуулж ясныг өстой нэр сэтгэл багтдаггүй. Өвдөнгөө шүү дээ. Ер нь цагаан эдээ бол ер нь тасарна гэж байхгүй. Яагаад гэвэл бид нар чинь 8 сар гаргаад манай ажигч одоо хэдөө асар сувдагчтайгаа яваад хөдөө гараад сайланд гарна. Ганцаа хоёр сувдагч асрагч аваад сайланд гарч цагаан эдээ хийн. Гэрнэгээ автаж ингээ боловсруулаад өрөм тас гаргаад бохоо шүү. Тэм дадоогны эднээсээ авчиж ингэж хатааж байгаа сайхан хатааж байгаа тэгээд арт марстаа хойж сайхан тэм хаалуун хийж өгдөг тийм л хүн. Тэгвэл хүндгнээ бид нар. Тэгээд ерөөсө хүнийг загна магна гэж байхгүй. Инээ чайл явж яадаг. Тэгтээ цагаараа үгээрээ бас нилээ сургамж өгдөг. Ажигч бол одоо хүнд их сургаад сайн хэлнэ. Би одоо яон сахилахгүй тийм хүн байлаа. Архион зодоо юм. Яагаад ажигч тагнуудаа явж яадаг. Тийм л хүн байсан. Одоо тэгээ намайг сайхан хүмүүжүүл өдөө зэрэгт болсоод ажигч маань бол одоо нөгөө Өндрөөж гэдэг кино шиг л. Өндрөөж кино нэл гол баатар хүнтэй. Бидэд бол одоо хоолунд цагаатай одоо имлгээд асран совлж байгаа улсуудыг яг төрсөн их шиг нь хайрлж ингэж байсан. Биднүүд бол одоо гол ноён нуруу манай имлгийн бол одоо хамгийн хүндтэй хүн. Тэм учраас ажигчтай их баярлж явдаг. 20 жил цуг ажилласан. Манай тоогоочдод одоо хэвтэж байгаа өвчтөнгүүд болоод одоо гаднаас ирсэн өдөөж харуулж байгаа бидний хайрыг их хүлээсэн. Эмнэлэг дээрээ баг хонох шахад байж идэг байсан те манай ажигч. Баг дүү маань ингээд төрцөн байхад одоо тэр бямсрын эмч их барьж авсан. Тэгээ жохоон ялах хүүхд орхив. Бид нэр тэрэгтэй ерөөсөө тэрийг нэг 2 сар болтол л ээжэд гөхүүлдэг. Тэгэл дөнгөж хойтлын хаалган дээр нь очиж зогсож байгаа гөхүүлчээд буцаагаал гэрлүүгээ аваа явдаг. Тэгэл тэрнээс бусдыг бүгд бид нар хийдэг. Тэр үед одоотой адил памперс гэж байгаагүй. Тэгэл дүүнэрийнхээ өмдгийг солих тэр үлгээ бүх юм л ихч нар ах нар нь амжуулаад тэгэл явдаг байсан. Тэгээд одоо Дандаа нэг юухан хийхнэр юм хийн адигаа бол хөдөө явсан ч гэсэн бид нэр одоо аялал жуулчлал бас нэг арангамгаар явдаг л да. Тэгэхээр чинь юм түгээд явна. Тэгвэл болохоор нь өөр тоогоож авсан адигаа шиг санаанд төрч ажиллахгүй л байсан. Тэгээд би өөр бас имлэгт ажиллаж исэн чинь сүүлдэнд ойлдоор өөр газар руу очиад тэгэхэд чинь тийм тоогооч өстө би ерөөсөө өтсөнгүй. Мэлгийнхэн жимсэнд явна гэхээр нь баярлал дагаад явдгийг. Тэгээд нэг хитэн бятаа авчвал тэр үед ч одоотой адил би аварсаа байгаагүй. Жимс түүдээ 10 бятаа мойл түүчээл баярлал гэртээ авирч дүүнэртэйгээ л идэх юм бодод тэгсэн чинь манай ээж 10 бятаантай мойлоо эмнэлэг рүүгээ авч яваад надаа 1 бятаантай мойл аваад энийг дүүнэртээ өгөрөө гээл тэгжсэн. Тэгэл тэр мойлыг чи хатаачаал гэдсэн өвдсөн цацаг алдсан хүүхд ирэхээр мойл буцалгаж өгнө. Нохоо уршуу маш их түүж хатаана. Тэгээд нохоо уршуугаа бас буцалгаал шаралсан улсуудтай өгнө. Тэгээд тухайн үед тэр жимс ургамал ногоог айгүй хэрэгэлдэг байсан. Энэхээрээ бол ээж маань ерөөсө хүнд дандаа сайн сайхныг хоолоор нь бэлгэлдэг юм хүн. Тэгэл хуурай хүүхдүүд нь л одоо миний одоо найзуудаас авахулаад манай хоолнд боорцгонд болж ирдэг. Тийм улсууд бол маш их байдаг. Тэгээд тэд нар маань бол одоо хүртэл ээж маань ээж гэж хүндэлдэг одоо сайхан найзууд ах дүүсүүд сайхан хуурай өрсүүд нь бол одоо зөндөл байна да. Бид бол танд 30 жил болоод тэгээд манай хөгшин бид нэр бол тэр луу өгнийхээр аав нэртэй хүний болохоор бид бол бас луу аавынхаа нэрийг хэлдэг Монгол заншил байдаг. Тэгээд луу өгнийхээр очиж зочилдог. Тэгээд бид тэдэнтэйгээ ярьдаг. Тэгээд ерэн тэгээд танай том хөвгт бол ёо. Би хөвгтүүдээс нь том юм шүү дээ. Би нэгэнтэй ааваараа уулдаг. Танаа хөгшнөр авгалдаг. Би танаа хөв болъё. Тэг. Би ер нь баг өөрөм бол том хүн шүү гэж намайг дуудаж байгаараа гэд. Тэгээд нэг 10 хэдэн хүүхдээ нь бол за би та нарын хуурайх чинь том байх чинь боллоо шүү. Гэх мэтийн ингэж сайхан наригаантай ингэж амьдарч байсан. Энэ сайхан буурал одоо 80 их гарчаад хүүхдүүдийнхээ сайн сайхныг үзээд хөдөлмөр бүтээлийнхээ дээдийг улсаараа үнэлүүлээд авдаг шагналаа авчаад ингэж баярлаж бахархаж байгаад бол их баяртай байна. Хүүгийн хувьд би бол хүүн гэж бодож хүүгийн хувьд бол их баярлаж бахархаж явна. Дунд банд аавыгаа залгамжилж эмнэлгийн жолооч байсан. Манай дунд банд чинь ер нь манай дэгч хүүхчүүд ээ.
Тэгээ адиагч бол хүнд ерөөсөө их олон юм хэлэхгүй их сургамж сайтай бодон байж чи одоо тийм гэсэн миний амьдралд бол адиагч өөрийнхөө ээж шиг бодож явдаг. Одоо ч тэгээ адиагчтай адилхан хөдлөлөө. Манай адиагч бол доонор хүн байгаа юм. Орой үуч ингээд явж яваараа атра адиагчийг дуудаж ирэн доонорын тус хүнд өгөхөөр болж байгаа. Тэгээд би адиагчийг авчирал доонорын тус мөсний өгүүлээд Ер нь бол сүүлд нэг тооцож үзэхэд нийтдээ нэг 70 гаруй хүнд 40 гаруй литр цус өгсөн байдаг. Улаанзаглаамын нэг л бас хүнд донор гэдэг цол хэрэгмийг бас авсан байдаг. Ингээд их олон хүнийг амьдралтай амьтаа залгуулж явсан их тоо цус сэлгсэн юм байдгийн. Тийм ч учраас тэрнийхэн хэрээр өөрийнх нь цус залууж нөгөө сэтгэлээсээ өгдөг байсан учраас тэр нь өөрийнх нь цусыг залуужуулж одоо 84 нас зооглоо 83 настай ингээд мэд саруу сайхан сууж байна да миний ээж. Төв аймгийн Цээл сумын өндөр ээж өрлөг их болох хүн байгаа. Тийм болохоор адиагчигээ цаашдаа бидэндээ дандаа үргэлж сайхан сургаалаа айлдаж урт удаа насалж яваарай гэж аз жаргал сайхан хүсье. Өндөр насалж сайхан одоо яваад адиагчтай баярлж явдаг бид хүн. Одоо бид хүн ч гэсэн хаач гэсэн ингээд нэг Улаанбаатар жилээ ч гэсэн хаач гэсэн адиагчтай дандаа минь бинтэж ярьж хөөрч ингэж адиагчгаа хөндлөж явдаг юм да. Хамт сууг ажиллаж байхад бол биднэрт хайр эвэлээ өгч одоо биднийг урам оруулж одоо бүх юмыг биднээс зааж сургаж өгдөг байсан. Ажлын туршлагагүй биднээс багшлуулж исэн, амьдралын багш болж исэнд нь биднээс их баяртай байдаг юм аа. Адиагуудаа хамт олон жил ажиллаж, ажлын дадлага туршлагаа биднэрт харамгүй хайрлаж, биднийгээ өөрийнхөө хүүхдүүд шиг асарч тэтгэж ивэлдэ авч байсанд маш их баярлж явдаг шүү. Адиагуудаа баярлалаа. Эрүүл саруу сайхнаараа бидэндээ хайрлагдаж, үр хөвгтөө тэжээж тэрний ач хучууд бол цөмөөрөө сайхан алдартай явж байгаа. Адиагуудан одоо улам сайхан эрүүлийн ад жаргал сайхан 50 амьдралыг хүсэн ерөөй дөө. Адиагчдаа одоо тэгээд ахмадын баяр эмийн төргээд өдрийн тэмдэглэж байгаа Цээл нутгийн захиргааны хамт олонд баяр талархснаа илэрхийлье да. Тэгээд Цээл сумын үе үеийн эмнэлгийн ажилтан ажиллагсад та бүхэндээ ч гэсэн маш их баярлж явдаг. Миний ээжийг хүндэлж дээдэлж явдаг. Цээлийн ард түмэндээ ч гэсэн баярлж байдаг. Одоо энэ завшааныг ашиглаад ээжтэй маш их хайртай, юугаар ч хэлж орлуулж нөхөж чадамгүй тийм маш их хайртай. За бид бол аав ээжийн хоёрыг амьд бурхан гэж шүтэж явсан улсаа. Тэгээд одоо бол аав маань тэнгэр бурхан болсон, ээж маань бол амьд бурхан сууж байдаг юм. Тэгээд бид бол ах トゥ ус гуруулаа нийлээд ач зээ нэртэйгээ нээлж хагаад аав ээжийн хоёртон дуун сувраг босгосон юм. Амьдрал хайрлсан бурхад гэж. Ээжийнхэн одоо энэ сайхан буян насны алдрыг атарчдын алдартай, ахмадын алдартай тэмдэглэж байгаа ийм сайхан баярт мөчтөр нь бол ижидэн бид бол туйлын их хайртай амьд бурхан юм аа гэж одоо ингэж шүтэж явдаг. Тэргээрээ ч дуун сувраг бүтээч гэсэн ижидэн сэрүүн тунгалаг оюунд нь өргөч гэсэн ийм л дахан дүүс байгаа да. Би бол Төв аймгийн Цээл сумын нутагт төрсөн. Тэгээд багаасаа бас буурлаа ээж хоёрынхоо өөр дээр эрхэлж ирсэн олон зээнрийнх нь нэг нь тийм үг байдаг штэ. Өвөө эмээ дээрээ өсөж хүмүүжсэн хүүхдүүд их зөв замаар явдгаа гэж. Тэрэн шиг би бас их азтай буурлаа ээж хоёрынхоо тэр сайхан сургаал юуг нь сонсож өдөө зэрэгтэй яваад бас их баярлдаг юм аа. Тэгээд миний дууны уран бүтээлүүд ч гэсэн ер нь ихэнхдээ дандаа аав ээжийн тухай за сайхан буурлуудын тухай байдаг. Тэгээ тэр уран бүтээлүүдээ хийх тоолондоо бас хоёр сайхан буурлыгаа бодож, нутгасаа бодож дуулдаг учраас бас миний сайхан уран бүтээлүүд хүнд хүрдэг бахаа гэж бодож явдаг юм аа. Тэр ч утгаараа бас миний хоёр наагцах атар сайхан отхон зэнд хоёр маань амьдрал хайрлсан бурхад гээд ижээ авдаан зориулж. Одоо өөрөөр хэлбэл миний хоёр буурлаа ээж хоёрт зориулж бичсэн шүлэг дуун маш сайхан дуу байдаг. Тэгээд тэр дуун ч гэсэн бас олон түмэнд одоо хүрч яваа. Миний дууны уран бүтээл хамгийн анхны уран бүтээл Аава зорно гэж сайхан дуу байдаг.
Тэгээ Монголын ард түмэн тэрийг бол одоо 8 настай болчраас 80 настай өтгсөн хүртэл амандан аялж яадаг тийм сайхан дуу болсон. Тэр бол одоо миний буурлаавь тэр сайхан буян заяа гэж би дотроо үргэлж бодож явдаг юм, буурлаавтаа үргэлж залбирч явдаг юм аа. Тэгээд нэг буураа ээж бол олон сайхан хүүхэдтэй. Хүүхдүүдийнх нь хамгийн том охин Уран Чимэг гэдэг хүн бол миний сайхан ээжий байгаа. Тэгээд миний сайхан ээжийг төрүүлж өсөж хүмүүжүүлсэн буураа ээжтэй маш их баярлалаа. Таныхаа тэр сайхан ачтай буянтай сургаалаар миний ээжийг өсөж төринж за мөн ээжийнхээ үргэлжлэл болж би бас өсөж хүмүүжж байгаа. Тэгээд хоёр ээжтэй хайртай шүү. Урт насалж удаан жаргараа гэсэн сайхан ирээлийг хэлье. Унтхноор амрах цагаа хугаслан хөдөлмөрлсөн тэдний үнж хөдөлмөрийг төр засаг соёрхон алдар гавьяаг нь багтан урамшуулсан байдаг. Атар газрын анхны ажилтан Жанчвын Адиад ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ой медаль, атарчдын алдар медаль, атар газар эзэмшсэний 40, 50 жилийн ой медаль, 1996 онд Цээл сумын 9 алдартны анхны наран ээж, 2006 онд Төв аймгийн Өргөнч дээж, 2010 онд Монголын Улаанзагалмай нийгэмлэгийн тэргүүний ажилтан Цол Тэмдэг, 2011 онд Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг, 2012 онд хүндэт донор Цол Тэмдэг, 2017 онд эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Цол Тэмдгээр тус шагнасан байна. Өнөөдөр тэр олон сайхан үрсийнхэн буянд жаргаж, ач зээгучаа тойруулан амар амгалан амьдарчсан. Эрхэм буурал эмрэлтээж таны сүүн цагаан сэтгэлд тань хүндлэл өргөн мөргий. Сүслэн залбирах хүүлийнхэн ууланд тань буян өргөн хурайлээ. Толгын чулуугойхта өөр бидээ айдас умарсан хата өлмөн амьдралаа сүрийн заяа буйхта өнөр олноос бүртээ нүгүй хайраа амин амин та дэлхийг үрчи явсан бурхан та амин та дэндүү хатог элдэсэн буян та чингэн ачаанаас дэвин торго харалгүй хэдэн үрдээ чихэр гуйсан мөгөө чихүүмүрийн аян амьдралыг ардаж хэцүү тавиланг сүлживэлсэн хайраа ээж минь та хорвоо тэрч өсгсөн бурхан та ээж минь та хосныг дүүргэж явсан буян та
Галын тусгал зөв эргүүлж хайлаад амин зүрхээ хувааж ургуулсан томгоо бэлгийн урсгал зовлон илээж дуулаад бүтэн зүрхээ талж дэвсэн хайраа аав минь та дэлхийг үрж явсан бурхан та ээж минь та хосныг дүүргэж явсан буян та аав минь та дэлхийг үрж явсан бурхан та ээж минь та хосныг дүүргэж явсан буян та амьдрал хайрлсан бурхад минь